Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн урлагаар бүгдээрээ Миягийн солонгийг ярина. Миягийн солон татсан гайхалтай өдөр байлаа. Мия натай бороо шивэлсэн ийм сайхан өдөр найзуудтайгаа гадаа тоглохыг хүснэ. Ханстай тэр өвдсөн байлаа. Ээж нь хүүгээ ондод нь хэвтүүлээд дулаахан хүчив. Тэр ээжээсээ "Би ядаж солонгийг зүгээр л харж болохгүй юу?" гэж асуулаа. Хүүгээ өвдсөн их нэгэн гайхалтай санаа бодож олжээ. Тэр Миягийн бүх найзыг үж авчираад нэг хувин будаг багс өгөв. Тэр хооронд Мияж нам унтсан байлаа. Найзууд нь сэмээрхэн үлмийн дээр хишгэлэн Миягийн өрөөнд орж ирэв. "Гяс мяс" тэд болгоомжтойгоор хүүгийн өрөөг ханаас аваад таац хүртэл солонгийн өнгөтэй болон ирээлжлүүлэн бодов. Яг л солон татчихсан юм шиг харагдаж байлаа. Мияс ирээд хатал өрөөнд нь солон татчихсан байв. Тэр нүур дүүрэн инээс тодруулаад "Би солонгоо тайртай. Гайхалтай найзууд минь, та нар намайг ингэж баярлуулах гэж би маань дээдэж байна шүү" хэмээн дуу алдав.